За англи хэлний нийлмэл өгүүлбэрийг болвол надаас бусад хүмүүс болвол ерөнхийдөө 3 хуваагаад байдаг. За миний хувьд бол би 4 хуваадаг юм аа. За тэгээд одоо нийлмэл өгүүлбэрийг одоо яаж ангилдаг юм бэ? Хооронд нь яаж ялгах вэ гэдгийг тайлбарлаж өгье. За өмнөх одоо хичээл дээр болохоор зүгээр энгийн өгүүлбэрийг орчуулахдаа 6 гишүүнтэй байвал 16 54 32 5 бол 15 432 гэж яаж гишүүнжилж орчуулдаг юм бэ гэдэг аргаар тайлбарсан байгаа. За тэгэхээр миний хувьд бол нийлмэл өгүүлбэрийг 4 хуваадаг. Нэгдүгээрт нь энгийн нийлмэл өгүүлбэр гэж. Энгийн нийлмэл өгүүлбэр гэдэг нь болохоор хэн ч хэнийгээ ч захирдаггүй хоёр өгүүлбэрийг захируулах бус холбоосоор холбогдсон ийм өгүүлбэрийг хэлдэг. За and гэдэг холбоосоор холбохороо нэмэн дэлгэрүүлдэг, бат гэдэг холбоосоор холбохороо ерөнхийдөө эсрэгцэх буюу сөрөлдөж байгаа санааг холбож өгдөг ийм учиртай. За ийм өгүүлбэрийг бол дотор нь салгаж болдог. За салгахаараа холбоосыг бол хайдаг байгаа. Тухайлбал дорж өнөө өглөө 6 цагт болсон ба тэрээр өглөөнийхөө цайг уу гэдэг ийм нийлмэл өгүүлбэрийг салгаад дорж өнөө өглөө 6 цагт болсон чиг тавиад тэрээр өглөөнийхөө цайг уу гэдэг ингээ хоёр өгүүлбэр болгочих болдог. За харин бат нь бол эсрэгцээд харин гэж байгаа тийм үү? Дорж өнөө өглөө 6 цагт болсон. Харин түүний эхнэр нь 7 цагт болсон гэдэг ч юм уу. Ийм эсрэгцэх сөрөлдөж байгаа санааг бол холбодог байгаа гол төлөв. За тэгэхээр одоо дээр нь болохоор I'd or neither nor-оор холбосон өгүүлбэрүүдийг бас энгийн нийлмэл өгүүлбэр гэж хэлж болох юм л да. Тухайлбал одоо I'd do your homework or go to bed гэдэг. Don't sit doing nothing гэж. За тэгэхээр эсвэл гэрийн даалгавраа хий, эсвэл орондоор битгий юу ч хийхгүй зүгээр суугаадаа гэдэг. За ингэж хэлж болох юм байгаа. За тэгэхээр мэдээч хэрэг бас хоёр өгүүлбэр байна шүү дээ захиран тушааж байгаа. Тэрийг л одоо сэлгэх холбоосоор эсвэл гэдэг холбоосоор холбогдсон байна гэж ойлгож болно. За энийгээ neither nor болгочих юм бол ч гэсэн үгүйсгдэг өгүүлбэр гараад ирдэг. Жишээ нь одоо neither go out nor come in. Stand there гэвэл битгий ч ор, битгий ч гар наана тэгээ зогсч байж гэдэг юм уу нэг ийм утгатай өгүүлбэр гараад ирдэг. Тэгэхээр энгийн нийлмэл өгүүлбэр гэдэг маань ерөөсөө л ийм бүтцтэй байдаг. Харин хавсарсан нийлмэл өгүүлбэр гэхээр гол өгүүлбэр main sentence, гишүүн өгүүлбэр clause, за тэр хоёрыг холбож байгаа conjunction буюу нааша холбоос гэсэн бүтцтэй байдаг. За тэгээ гишүүн өгүүлбэрийг хизээс салгаж болдоггүй. Яагаад гэвэл гишүүн өгүүлбэрийг салгачаар нэгдүгээр цэг тавьж болдоггүй, хүн ойлгодоггүй, утхан төгсөөгүй өгүүлбэр гараад ирдэг. За жишээ нь одоо хэрвээ маргааш бороо орох юм бол гэчээд бид нар цэг тавьж болохгүй шүү дээ, тийм ээ. Тэгээ одоо хэрвээ маргааш бороо орох юм бол бид нар хөдөө явахгүй гэд ингэж ярихад бол хүн ойлгоно. За тэгэхээр одоо энэ бусад гишүүдтэйгээ хүч хавсарч ээж гүйцэд утга гаргадаг учраас хавсарсан нийгмийн өгүүлбэр гэж нэрлэгддэг байгаа. За би оюутан байхдаа гэчээд цэг тавьж болохгүй. Тийм үү? За би оюутан байхдаа одоо зөндөө олон орос найзтай байлаа гэд хэлэхээр хүн ойлгож штэ. Тийм ээ? When I was a student, I had a lot of Russian friends гэж. Одоо ингэж бусад гишүүдтэйгээ хүч хавсардаг өгүүлбэрийг л хавсарсан нийлмэл өгүүлбэр гэж байгаа. За conjunction буюу нааша холбоосоор холбодог. За тэгэхээр энэ маань болохоор өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн, тусгахдахуун, тодотгол, байц гэсэн 5 гишүүний аль нэгийг нь үгээр биш өгүүлбэрээр орлсон шинжтэй байдгаараа 5 бүлэгт хуваагдаад энэ маань бол одоо өгүүлэгдэхүүнийг оруулж ивэл subjective clause буюу өгүүлэгдэхүүн гишүүн өгүүлбэр, өгүүлэхүүнийг оруулж ивэл predicative clause, за тэгээд objective clause гэх мэтээр 5 бүлэгт хуваагдаад байц гишүүн чинь нөгөө 10 янз байдаг болохоор дахиад одоо хугацаа заадаг байц, байрлал заадаг байц, шалтгаан заадаг, зорилго заадаг гэх мэтлэнгээр цаашаа задраад 15 бүлэг болоод төрөл болоод за холбоосоо сэлгэх замаар нийтдээ 80 байдаг. Тэгэхээр одоо хизээ салгаж болдоггүй хавсарсан нийлмэл өгүүлбэр гэвэл англи хэлэнд 80 байдаг байх нь шүү дээ. Гэтэл угсарсан нийлмэл өгүүлбэр гэдэг болохоор хавсарсан нийлмэл өгүүлбэр шиг гол өгүүлбэр гишүүн өгүүлбэр гэж байхгүй. Харин цөм өгүүлбэр буюу co-sentence, за тэгээд дагуул өгүүлбэр буюу following sentence гэж хоёр хэмжээ байдаг. За энэ өгүүлбэрийг цаашаа холбоос буюу connector-оор холбодог. За connector буюу цаашаа холбоостой өгүүлбэрийн
коннекторынх нь урт талд нь цэг таслал, арт талд нь заавал таслал тавьж нийлүүлдэг. За тэгээ нийлүүлсэн ч болдог, салгасан ч болдог, урдаасаа хойшоо орчуулдаг ийм өгүүлбэр гараад байдаг. Тухайлбал you had better go home now. Otherwise your wife will get anxious гэдэг өгүүлбэр байлаа гэж бодъё. За тэгэхээр цөм өгүүлбэр нь болохоор чи гэрлүүгээ явсан чин дээрээ you had better go home now гэж шүү дээ. За тэгээд холбоос орно. Otherwise эсбөгөөс за тэгээд дагуул өгүүлбэр нь your wife will get anxious гэдэг чинь эхний чинь сэтгэл зовничноо гэдэг. За ийм өгүүлбэрийг салгаж болдог. Салгахаараа холбоосыг хайдаггүй. Энгийн нийлмэл өгүүлбэр дээр бол орхиж исэн. За тэгээд цэг тавьчаад тэгээд otherwise гэдэг коннекторыг болохоор томоор бичээд сул үг шиг хэрэглээ явцдаг. За сул үгийг төрүүлж орчуулдаг, хаанч явж иж болдог, ийм бүтцтэй болцдог. Тэгээд дагуул өгүүлбэр хэлж болдог. Тэгэхээр англи хэлэнд бол 30 одоо коннектор байдаг учраас 30 янзын л одоо шинэ үг шиг цээжилж болдог тийм цаашаа холбоостой угсарсан нийлмэл өгүүлбэр байдаг юм байна гэд нийтдээ одоо ингээд 110, 114 одоо нийлмэл өгүүлбэрийн төрөл зүйл байдаг бахна шүү дээ. За тэгэхээр холимог өгүүлбэр гэчээр холимог нийлмэл өгүүлбэр гэдэг чинь коннектор ч орцсон, conjunction ч орцсон ийм өгүүлбэрийг хэлдэг байгаа. Өөрөөр хэлбэл нэг өгүүлбэрт хоёр наашаа холбоос зэрэгцэн оршиж болдоггүй. Тийм учраас conjunctionтай өгүүлбэрийг заавал коннекторээр холбож өгдөг. Өөрөөр хэлбэл наашаа холбоостой өгүүлбэрийг дахиад нэг өгүүлбэртэй холбохдоо дахиад conjunction байж болдоггүй учраас заавал коннектор ашигладаг. Тухайлбал my friend is extremely cheerful. Миний найз бол туйлын хөгжилтэй. За тэгээд яах нь вэ? Одоо бид нар коннектор ашиглана. Therefore тийм болохоор гэд. So гэдэг conjunction ашиглаж болохгүй. Хэдийгээр хоёулаа тийм болохоор гэдэг утгатай ч гэсэн арийнх нь өгүүлбэрт нь when he is around гэд when гэдэг conjunctionтай өгүүлбэр ороод ирж байгаа болохоор. Тэгээ when he is around түүний эргэн тойронд байхад life is never dull. Амьдрал хизээч дүнсгэр баргар байдаггүй маа гэд ингээ хойлоо тутгцсан нэг өгүүлбэр дотор тийм үү? Нэг нийлмэл өгүүлбэр дотор одоо коннектортай, conjunctionтай эсвэл энгийн нийлмэл өгүүлбэртэй холдсон байх юм бол энийг бид нар холимог нийлмэл өгүүлбэр гэж орчуулдаг, нэрлэдэг байгаа. За тэгэхээр энэ бүтцийг сайн мэдчих юм бол дараа нь бид нар нээлт болсон нийлмэл өгүүлбэрийг орчуулдаг 5 арга зааж өгөх юм байнамаа. Баярлалаа.